зан тэгэхээр өнөөдрийн бичлэгээр дипломын гишүүг та бүхэнд эвдэл харахыг болно. Тэгэхээр энд гарын тасгал болно. 3 өрчин 3 шоо эвлүүлэхэд маш яхад илүү тустай. Тэгээд гарын тасгал мэдээж өөрөөр ордог чиний ингэж босоод. За тэгэхээр одоо хойлоо. За камера өөрчилсөн байж магадгүй. Гэхдээ одоо энд бол гээд цэгэр иш орохдоо дээшлүүлээд ингэж оруулж байгаа. Үүний дараа улаан байна. Улааныг олъё. Нэг бол шар. Эсний шарыг олчлоо. За яг ийм байх тохиолдолд ингэж орсон байна. Та бүхэн тэр тохиолдолд ингэж хоёр доош яаснаа ингэж нэг үйлчлэлээр нэг бол өөр үйлдэлээр сэтгэж болно. Билов тэгж үйлдэлдэг. Тэгээд одоо чи мэдээж улаан байна. Энэ хоёрыг ингэсэн үед ингээд хайж байгаа. Үүний дараа дэж нөгөө хоёр ингээд хахад ингэж. Үүний дараа голоод харуулхад бүцэг орсон. Заримдаа энэ цагаан мохны голдон биш өөр улаан өөр төрсөн жаад алдаа гардаг. Тэгээд хоёр дахь алах юм бол яг ойрхон байгаа энэ 80 дүрсүүдэд эвлүүл. Тэгээд үүнд энэ жаага зэхэр орсон байна. Зэхэр орсон үед та бүхэн минь мэдээж иш татаад дош татаад ингээд гिचэн. Дараа нөгөө тийч үед та бүхэн минь ингээд хайчхан ингээд тавьчихна. Үүний дараа улааны ч байх үед ингээд ийшээ оруулахтаа мэдээж миний өмнөх гарын тасгалыг нэг удаа хийгээд болчихно. Үүний дараа ойрхон байж энэ үйлдэлүүд энэ хувьд байгаа хүнтэй хийчвэл илүү хялбар байдаг. Ингээд болчихно. Үүний дараа энэ байж байна. Энэ мэдээж орцсон өөр орцсон. Шар энэ. Асны энэ. Тэгээд үүний дараа ойрхон байх үеийн тэгж юм байна. Ингээд оруулчихна. Үүний дараа гарын тасгалыг нэг удаа гарын тасгалыг хийчихье. Гарын тасгал өөрөөр хийж болно. За ингээд ойрхон. За үүний дараа улаан болно. Ямар улааны эвдэрсэн байна. Босоод оруулчихна. Ягаан эвдэрсэн байна. Оруулчих. Үүний дараа нөгөө энийг ирүүлэхдээ гарын тасгалыг ийм тохиолдолд хийхгүй зүгээр ийм үйлдэл хийж болно. Тэгээд манай ийм ойрхон байх үйлдэл болчихно. За үүний дараа доотлоо авахд мэдээж хооронд нь байранд нь оруулах үйлдэл болох ёстой. Байранд нь оруулахдаа та бүхэн яг энэ байгаа яг Рубик шам дээр байранд оруулахдаа нэг л дүрс орсон байх үед хийдэг бол энд хоёр зүрс агуулсан байх үед яадаг. Одоо энэ хоёр ингээд хоорондоо байранд орсон байна. Бүгдээрээ байранд орсон. Хэрвээ байрандаа ороогүй байсан бол энэ үйлдэлийг хийх байсан. Байранд ороогүй хоёроос бусдаа. Хэрвээ нэг бүгдээрээ ороогүй байвал хаа нэгтэй газар юм байраа болох үйлдэлийг тэгээд нөгөөдгийн бас олгоод тэгээд дахиад хачиг орцсон байхад 3% хийвээ зүгээр та нарт тайлбарлахын тулд оруулсан шүү. За үүний дараа мэдээж гарын дасгалыг хийнэ. Нөгөөд гарын дасгалыг хийн. Үүний дараа мэдээж ийшээ оруулчихна. За нэг юм хөдөө хит богино тайлбарч болтой. Дараа хэрвээ та нар
намайг урамшуулаад байвал би одоо Mega Mix Show, Rubik Shock илүүлэхээр та бүхэнд show сурахна. Та нарт амжилт хүсье. За үүний гэхдээ нэг үйлдэл байгаа. Тэр бол энэ хоёрны байршлах үйлдэл дээр та бүхэн ийшээ хайснаа, хойш явснаа ингэж чинь энэ ингэж холигдсон байвал. За ингэж тоног амжилт хүсье. Баяртай өнөөдрийн бичлэгийн түрээд туслаа.